эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар ган болтын ангараг нар арилж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнсийн увдас төтгөрүүлсэн бараг шуун, за мөн бос агуулах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарлаа гэд бос хамтран ажиллаж байгаа баярлаа. За нэгд өдөр бид нар киноны талаар ярьдаг байгаа. За өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө Монголын кинон дээр юу болвоо гэх юм бол нэг актер сүлтэй нээлтмэлт болсонгүй. Тэгвэл Тэнгэр газрын хязгаарт гэдэг олон ангит кино нэгдсэн. За Нисгэгчдийн тухай юм шиг байгаа юм. За тэгээ эн чинь одоо сая ч нөгөө нэг нисгэгчний 100 жилийн боллоо гэд Оросоос нөгөө уран нисгэгч нар хурж ирээд нисгтэр чинь сүртэй гоё шоу болсон юм ба штэ. За Хүмүүсийг ингээд нөгөө нэг онгоц бүгднгийн дэлгэж чагаад маркетаа тавьж чагаад хүмүүс очиод дотор нь сууж мууж үзсэн юм байна. Монгол улсад иргэний агарын тээврүүсэж өгсөний 100 жилийн болсон гэсэн үг юм уу? За. Юм уу альсуу зүгээр нисэх хүчин юм уу? За аль нь ч байж манад одоо нэг айхтар одоо нисэх хүчин гэх юм бол бүр байлдааны онгоц болох гээд шүү дээ. Тийм юм нэг байхгүй юм чи иргэний агарын тээвэр хизээ хойно байх гэж бодоод байна л да. Тийм үү. Эхлээд нөө байлдааны онгоцтой байж байгаад бид нар чинь тэгээд сүүлд нь тэр цацаа ногоомоо монey хурж ирж нэг иргэний агартаа болсон байлгүй дээ. За. гэж бодоод тэгээд ерөнхийдөө бол эхлээд цэргийн нисэх хүчин нь бол нэгдүгээрт нь байсан байх гэж бодоод байна. За тэгээ ийм гоё Тэнгэр газрын хязгаарт гэдэг кино нээлттэй хэлсэн байна. Өөр одоо сонин сайхан юмгүй швтэй. За миний өргөх гэж байгаа эхний мэдээ бол сонирхолтой мэдээ. За Devil Wears Prada гэж одоо Prada үндэссэн жүтгэр гэж киног бол баг хүн болгон мэднэ. Энэ киноны дараагийн анги нь 2026 онд гарах гэж байгаа юм байна. Вау. За дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлигийн туслагаар ажилд орж байгаа Энди гэдэг залуу бүсгүйн талаар харуулдаг энэ The Devil Wears Prada гэдэг киног мэдгүй юм бараг л байдаггүй. Загварын ертөнц карьер сонголт эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тухай сонирхолтойгоор өгүүлдэг энэ кино нь 2006 онд анх үзэгчдийн хүртэл болсон даруйдаа шинэ кино шүүмжлэгчд болон олон нийтээс тун өндөр үнэлгээ авсан. Тэгвэл Variety сэтгүүлийн мэдээлснээр тус киноны үргэлжлэл анги албан ёсоор хийгдэхээр болсон юм байна. За ингээд цуврал болж ийн гэсэн үг. Энэ нь бол одоогоор шинэ ангийн үйл явдал найруулагч зэрэг чухал мэдээллүүд нь ил болоогүй байгаа ч гэсэн эхний ангийн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Anne Hathaway, Meryl Streep, Emily Blunt нар бол шинэ ангитай иргэн ирэх нь бол батлагдсан. За яг энэ Мирандагийн дүрийг бүтээдэг хүүхэн бол зөвүүн тийм. Ер нь энэ кино өөрөө тийм зөвүүн шүү дээ. Ер нь зөвүүн кино. Тэ алдарт Prada унсан чөтгөр киноны 18 жилийн эх 6 дугаар сард дохиох гэж байгаа энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Anne Hathaway өмнө нь Vanity Fair гэдэг сэтгүүлийн бичлэгт оролцож тоглосон кинонуудынхаа талаар сэтгэлдээ хуваалцж байсан. Энди буюу Anne Hathaway тийм үү? Нөгөө туслах нь бол Anne Hathaway тоглосон. За Миранда Пристлигийн дүрд бол Meryl Streep тоглосон. Meryl Streep бол энэ дээр бол үнэхээр урсан. Бүр нэг юм хүмүүсийг бүр нэг юм азгыг нь хөдөлгөн гэдэг штэ. Яг тэгж чадсан амар дүр. За Миранда Пристлигийн өөрөө рүү анх ордог хэсгийг үзснийхаа дараа тэр Meryl Streep хэрхэн продакшны ажлыг хүндэтгэхийн сацуу дүрээ чадварлагаар гаргасныг нь яриад түүний ажлын арга барил нэг бүрийг өөртөө шингээж авахыг хичээж байсан гэж ярьж байсан байна удаатай. Түүнчлэн Anne Hathaway Prada унсан жүтгэр гэдэг кинон тоглосноос хойш бараг л дахиж үзээгүй гэдгээ энэ үеэр ярьсан байдаг. За. Киногоо ер нь үзээгүй. За кино ердөө 35 сая долларын төсвөр бүтсэн ч гэсэн нээлттэй хийсэн даруйдаа 326 сая долларын ашиг олоод зогсохгүй үеийнхний үзэх дуртай бүтээлийн нэг болсон. Тиймдээч киноны үргэлжлэл гарах хэсэг тухай яриа үе гардаг байсан инхүү эцэлэгдээд байгаа юм байна. Гэтэ энэ нэрээ аюу их юм харуулсан кино штэ. Одоо яг энэ гаргацсан байгаа зурган дээр зүүнтэй одоо эн чинь нэг амар том хүлэн авалтан дээр очингуудаа хоёр туслаханд энэ хүлэн авалтанд оролцож байгаа бүх нөлөө бүхий хүмүүсийн холбоотой мэдээллүүдийг цээжилт нэгэл ингэнгүүт хоёр талаас нь чихэнд төр гэл хэлэнгүүт сайн байна уу гэл одоо хитцээ язааны таньдаг юм шиг ингэж уулзаж муулзан тэгээ бүр нэг зүүнтэй наад чинь тэр штэ гэдэг ингэнгүүт хүүшээ аа тэгээд одоо эн чинь
одоо ажил амьдралаа сонгох уу, ажлын карьераа хөөх үү, эсвэл хайр дурлалаа сонгох уу гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэр нөгөө эмэгтэйчүүдийн заавар за тэгвэл тэр энэ ажлын байрны төлөө ямар тэмцэл яаж явагддгийг харуулж байгаа. Тэгээд тэр эмэгтэйчүүдийн нөгөө нэг одоо ингээд хувцс сонголт Монгол тий яаж ингээд брэнд ёо энэ гэхдээ үнэхээр супер кино. Үнэхээр супер. Ер нь бол тий айгүй ол юм харуулсан кино. Энэ бол бизнесийн ертөнцөө. Хэрэг болвол чамайг зүгээр дайраал гарна. Тий. Дайраал гарна тий. Чи тэнд хэн байсан ч хамаагүй зүгээр чамайг ингээл туучаад гарна. Ийм юм бэлэн бай гэдэг. Гэхдээ тус киноны уран бүтээлчд үргэлжлэлийг хийх бодит алхам хийж байгаагүй гэдгийг Anne Hathaway өмнө Happy Sad Confused гэдэг подкастт оролцохдоо дэлгэж байсан. Тэгвэл The Devil Wears Prada 2 кино нь 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зөвхөн кино театруудаар нээлттэй хийхээр товлогдсон. За 5 сарын 1 одоо ингээд бид нар яг бүтэн 1 жилийн дараагаар бол энэ киноны 2 дугаар ангийг үзэх нэ гэсэн. За. Гоё. За. Нэг хамтран ажиллагчаад ярьчихад. За тэгээ. Дараагийн мэдээ рүү оръё. Олон мэдээтэй юм шүү. Окей. За Улаанбаатар хотод 16 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнсийн увдас өтөрөөсөн бараг шун хамтран ажиллаж байна. За. 100 ирлээ. Тэглээ. 100-ыг дагаад юу ирдэг вэ? Харшлын удирдал бас ирнэ. Тэглээ. Дархлаагаа дэмжингээ харшлаас урдчлан сэргийлмээр байна уу? Тэгвэл та байгалийн бүтээгдэхүүн болох өвдөст барагшуун гэдэг зүйлийг сонгон хэрэглээрэй. Байгалийн гаралтай олон зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн барагшуун таны биеийн дархлааг дэмжиж харшлын шинж тэмдгийг зөөлдөг. Учир нь барагшуун өрөвслийн эсрэг болон дархлаа тэмцэржүүлэх үйлчлэгээтэй тул харшлаас сэргийлэх хам шинжийг нь намж хахад ийм тусалдаг үйлчлэгээтэй гинэ. За би хөлөө хуглаад юу уусан бэ гэвэл барагшуун алтан гагнуур кальц 3 уусан. Өөр зөндөө олон хүмүүс 7-тойгоо хөөлгэн тарганы яс үүрүүлээд даригтай олоод уудгалгийн хаасан хүсгүлийн тайгаас янгрийн цус хүртэл ирсэн шүү дээ надаа. Айлын чиглэлээгүй яг эмчийнхаа зааварчилснаар усан. За уугуухта барагшууны яг энэ өтөрүүлсэн барагшууныг уусан. Энэ шал өөр. Одоо ингээд барагшуун чинь зүгээр ийм таблеткан ингээд имээр уудгаар байна заяа. Бүр нэг ийм шинхэн байна. Барагшуун чинь нэг ийм сонин гашуун штэ тий. За манайхан хулганы баасч гэж ярьдаг. Одоо тэгтээ тэр байгалийн хулган шүү дээ мэдгүй да. Тэнгүүдээ хадан дуруудаг ямиг хусч авдагч гэдэг тий. Харин нэг юм байгалийнх уу гэвэл яг байгалийнх. Тэр тусмаа яг энэ Монсын энэ өтгөрүүлсэн шал өөр. Яг бүр ингээд ийм амар өтгөн ийм сироплог байдаг аахгүй юу. За тэгэхээр ер нь угаасаа монголчууд барагшууныг ясны бэртэл гэмтэл болон ясны төрөл бүрийн мэс заслын дараах амжилтыг дэмжих байдлаар бол маш түгээмэл хэрэгэлдэг. Гэвч барагшуун нь хүний биеийн өдөр тутамдаа одоо зайлшгүй авч явах ёстой эрдэс бодисыг өөртөө ихээр агуулдаг олон төрлийн өвчнийг амгаах тусалдаг. Манайхан бол яг гэмтэл бэртэлтэй аягүй төлхөө хэрэгэлдэг аахгүй юу. Тэгэхээр яасан бах нь хүн эрүүл байхын тулд ид исэн нөхөн түлжиж явах ёстой, дархлаа сайтай байх ёстой, эрүүл чирэг, үргэлж залуу биологийн үйл явц нь дасалдалгүй одоо бид нар энийг ингээд бөөнд нь бол бодисын солилцоо сайгдах ярьдаг штэ тий. Ийм байхын тулд өдөр тутам хоол хүнсээрээ 60 орчим эрдэс бодис авч явах шаардлагатай болд юм байна. Тэгэхээр эдгээрээс 40 гаруй макро микро эрдэс бодис олон төрлийн амин дэм, амин хүчлүүд, фермент болон органик нийтлүүдийг яасан байх нь барагшуун агуулж яадаг байх нь штэ. Зөв. Яг үгүй энэ зүүмнүүд Азийн чинь нэг лувак гэдэг кофе уугаад байгаа штэ. Нэг ийм нэг булах шиг амтнд идүүлээд за тэгээд гарч ирсэн кофе хамгийн сайн гэдэг байна. Манай барагшуун энэтэй бараг нэлээд төстэй. Яа юу гэхээр байгалийн хамгийн чухал элементүүдийг нэг бас тийм хадны хөхтөн юм да. Идээд тэрийг ингээ бөөгнөрүүл гаргаад өгч байгаа. Яг үнэ. Тийм өгч байгаа. Тэгэхээр тэр бол одоо цэвэр байгалийн бүтээгдэхүүн одоо юу гэдэг юм конденсатжуулаад гаргаад өгч чинь гэх юм уу. Ийм бүтээгдэхүүн гэж ойлгож бодно. Тэгэхээр энэ бол одоо бидний эртнээсээ хэрэглэж ирсэн одоо эмийн маш чухал түүхийд мөнөөсөө мөн шүү дээ. За тэгэхээр та бүхэн өтөрүүлсэн барагшуунаа Монсын бүх эмийн сан болон бусад эмийн сангаас судалдаа авах боломжтойгаа за мөн 181883 дугаар толбогдоод хүргүүлээд аваарай. 1818 83. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие усныхын эмч төлөөлөгч нараас 8853 тэг 8 90 80 18 гэдэг утсаар авах боломжтой. Mon's Foods гэж салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mon's Foods-ийн увдас төтгөрүүлсэн барагшуун хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За одоо миний хүргэх гэж байгаа мэдээ заримд нь бол шок. За. Домогт Queen хамтлагийн гоцлол дуучин агсан Freddie Mercury найзынхаа их нэртэй үерхэж байсан төдийгүй дундаасаа охинтой байсан. Бүрүү. Тийм. Па. За. Уг нь бол хаширч нь бол одоо гей гэжтэй ижил хүүстэн гэж ингэж явж исэн бол түүний охин байгаа. За. Британий Guardian гэдэг сонины мэдээлснээр зохиолч Leslie Ann Jones алдарт дуучны тухай бичсэн Love Freddie гэдэг номонд энэ тухай өгүүлсэн байна. Аха. Удахгүй хэвлэгдэхийн номд бичснээр Freddie Mercury 1976 онд найзынхаа их нэртэй амаргийн харилцаатай байсан бөгөөд охин төрснийг өнөө хүртэл нууцлж иржээ. Энэ тухай зөвхөн Mercury-гийн эцэг эгч хамтлагийн гишүүд нь л мэддэг байсан гэж байна. Мөн охины ээжийн нөхөр үүнийг мэддэг төдийгүй Freddie Mercury-тэй үхэн үхтэл нь хэвээ харилцаатай байсан хэмээн уг номд бичсэн. Үши би одоо нөгөө нэг олон хайрын түүх ярьсаар хагаад одоо ингээд хүмүүсийн хооронд нь хольц сольж иж магадгүй заяа. Нэг ийм юм наадахч ярангууд санаанд ороод байгаа байхгүй юу? Одоо эдний гитарчин ч үлээ нэг ийм одоо ингээд уул нь бол тэр бүхэн Mercury-д сайн. Тэгмэд Mercury тоохгүй байнгут нөгөө гитарчинтай нь үерхэж байгаа юм шиг ингэж яваад тэгээд нөгөөх нь байжсэн чинь аварт ороод хөлмөлөө хугалцсан ч лөө яатсан ч лээ дээ. Тэгээд тэр хооронд Mercury-тэй хамт байсан гэд энэ өөр хүний түүхэлөө Mercury-ийн түүхэлөө. Кинон дээрээ яг тэгж гардаг. Тийм билүү? Кинон дээрээ яг тэгж гардаг шүү дээ. Яг тэгж гардаг. Leslie Ann Jones үүний 3 жилийн өмнө олж мэдсэн бөгөөд Freddie Mercury-гийн охин гэх эмэгтэй түүнтэй ирж уулзсан байгаа юм. Өдгөө 48 настай нэрээ нууцлсан уг эмэгтэй Европын нэгэн эмнэлэгт ажилладаг юм байна. Бүсгүй хэлснээр алдарт дуучин охинтойгоо ойр дотны харилцаатай байсан төдийгүй нас барахынхаа өмнө өөрийн гараар бичсэн 17 дэвтэр өдрийн тэмдэглэлээ түүнд хадгалуулсан байгаа юм. За. Бүсгүй аав минь надад маш их хайртай байсан. Хэдийгээр би хууль ёсны охин биш боловч аав минь надад үзүүлдэг байсан чин хайрыг хэн ч үгүйсгэж чадахгүй гэж ярьсан байгаа юм. Улмаар олон жилийн турш худал хуурмаг үгээрээ элдвийн ховж гарах болсон тул аавынхаа тэмдэглэлийг хүмүүст хүргэж үннийг хэлэх цаг болсон гэж үзээд хэн нэгний албадлаггүйгээр өөрийгөө илчилж байгаа хэлсэн байдгийг. За. Freddie Mercury 1991 онд 45 настайдаа дохоор өвчлсөн байхдаа уушигны хатгалгаа өвчнөрөө дулсан. За. Ийм сонир мэдээлэл гараад ирсэн. Одоо тэгэхээр бид нар тун удахгүй те Freddie Mercury-гийн охинтой танилцсан л дээ. За, Voice show-ны ялагч даваа далайгийн оролцсон Sing Asia гэдэг нэвтрүүлэг өнөөдөр гарч ирэх юм байна. За, бас хурал нэвтрүүлэг юм уу? За, би нөгөө нэг Got Talent эднэр шиг юм болов уу гэж бодсон. За. Кино болонгаараа авиаснуудыг тодруулдаг, өрсөлдүүлдэг реалити шоуны тухай мэдээллийг хүргэх гээд аваад ирлээ. Манай Монголын нэгэн авиаслах хүүтэй холбоотой мэдээллээ. За, бид бүгдээрээ мэднэ. Даваа талаагаа бол Аз ТV-ийн хөгжмийн авиаснуудыг тодруулах зорилготой телевизийн өрсөлдөөнд Sing Asia гэдэг шоунд Монголын Voice show-ны ялагч даваа талаа оролцож байгаа. Уг нэвтрүүлгийн эхний дугаар Хятадын Baidu компани эзэмшдэг видео стриминг үйлчилгээний шилдэг платформ болох IQIYI ямар юм бэ? IQ гэх юм уу? За энэгээр 5 сарын 23-нд гарч ирсэн байгаа юм л да. Тэмцээнд Монгол, Хятад, Малайз, Тайланд, Япон зэрэг Азийн 9 орны нийт 32 хамтлаг дуучин оролцож байгаа юм байна. Оролцогчид дэлхийн шилдэг хөгжмийн мэргэжилтнүүдээр хичээл залгах бөгөөд тэрхүү менторууд нь Тайванийн pop дуучин Jeff Chang, Британийн дуучин дуу зохиогч Jessie J, Хятадын pop дуучин Jane Jang, Малайзийн дуучин дуу зохиогч Akora Chin нарын шилдэгүүдээс бүрдэж байгаа гинэ. За энэ мундаг нөхдүүд эднэрт юу хийж байгаа юм бэ? Одоо дасгалжуулагч хийж байгаа юм байна. Хичээл заагаад ингээ явж байгаа. За. Sing Asia гэдэг нэвтрүүлэг нь хөгжмөөр дамжуулан Азийн янз бүрийн соёлыг харуулах зорилготойг нь нэвтрүүлгийн зургийг аяллаа том хөлгөө онгоц дээр авсан бөгөөд Хятадын Шанхай хотоос аяллаа эхлүүлэн Японы Окинава, Вьетнамын Halong Bay, Сингапур, Малайзийн Klang, Хонконгоор ороод буцаад Хятадд ирсэн. Тэгээ том круз дээр л болоод байгаа юм байна л да. Энэ тэмцээнд оролцож залуус бүгдээрээ 20-25 настай бөгөөд томоохон шагналын төлөө ширүүн өрсөлдөжээ. Сонирхуулахад манай Voice-ийн ялагч даваа далай тайзны нэрээ Дайли гэж сонгосон. За. Гэхдээ бол одоо даваа далай гэдэг үгийг хэлэхэд бас хэцүү шүү дээ. Чанга. За би нэг мэдээг нь гяс ярьч дөө. Ярь. Хятадын урлагийн шинэ суперод Уу Жинян гэж юм бэ.
За сүүлийн жилүүдэд хятадын кино урлаг зөвхөн Аз төдийгүй дэлхийн дахины үзэгчдийн анхаардаг татгуулсан үүнтэй зэрэгцэн хятад улсын жүжигчид олон улсын зах зээлд нэрээ таниулж нөлөө бүхий байр суурь эзлэх болсон. Тэдний дундаас өвөрмөц төрх жүжиглэх арга барилаараа онцгорч байгаа нэгэн бол бидний дунд Янши ордны домог буюу Story of Yanxi Palace гэдэг энэ цувралын Вэй Инлоугийн дүрээр танигдсан Үү Жинян гэдэг шавилхан бүлтгэр бүсгүй байгаа гинэ. Би танина. Ядрагт би мэднэ киног нь үзчихсэн. Би яг энэ киног нь бол үзээгүй багчгүй. Наадах чинь бөө нөгөө нэг төмөн олон хаттууд байгаа штэ тий. За тэдний чинь дундах өрсөлдөөн өстө нэг жинхэнэ утгаар нь харуулсан кино аахгүй юу? Би сая нэг хятад кино үзэж дуусглаа. Тавилан гээд. Оо ёстой. Бас солиор уулан заяа. Ёо 30 хэдэн чангтын сүүлдээ нэг ангин дуусхийг нь үлээ. Тэгээд нэг юм бүх анги дуусаад амар сайхандаа жаргасан. За. Тийм кино үзсэн. Гэхдээ энэ хүүхэн бол тоглодгүй байна. За тэгвэл Янши ордны домог киногоор Монгол танигдсан Аз дулан бүр алдаршиж яваа энэ Үү Жинаны тухай мэдээллийг хүргье. Үү Жинан нь багада балетын бүжигчин болох мөрөөдөлтэй нэгэн байсан юм байна л да. Ийхүү эцэгхэн түүнийг 3 настайд нь балетын сургалтад хамруулж байсан ба 10 настайд хятадын бүжгийн урлагийн хамгийн нэр хүндтэй сургууль гэгдэг Beijing Dance Academy буюу Бээжингийн бүжгийн академид элсэж иж. За. Гэвч Жиня 17 настай байхдаа хөлдөө хүнд бэртээгээд бүжигчний замналаа бол орхихоосоор аргагүй төрсөн. Ивгүй бүжигчин бол ингээд ивгүй байхгүй. Зүгээр хөл уграал дуусаа. Ахаад хинч тэр үнийг ингээ авахгүй. Удалгүй тэрээр Бээжин фильм академид жүжигчний мэргэжлэр суралцахаар болсон. Ингээд 2011 онд Хятадын Зижүүн Entertainment-тэй албан ёсоор гэрээ байгуулснаар жүжигчний гараагаа эхлүүлж байсан байх нь тэрээр гэнэ хонгор үзлэнтэй дөрхөөрөө үзэгчд болон найруулагчдын анхаарлыг татаж карьерийнхаа ихэнх үед хит хитэн кино цувралд дүр бүтээгээд амжсан. Харин түүний карьерийн оргил үе нь Янши ордны домог буюу Story of Yanxi Palace гэдэг энэ цувралд гол дүр бүтээснээр эхэлсэн гэж хэлж болтно гинэ. За энийг нь үзье да. Тавилан дээр энэ хүүхний чинь тоглосон гэдэг ш. Таны үзсэн. Тийм, таны үзсэн кино. Тэгвэл мөн юм байна л да. Тавилан чинь бас үнэхээр супер кино шүү. Бас ийм ордонтой кино юм уу? Тийм. За. Нэг хааны гүнж биш үү? Нэг залууг дурлаад тэнгүүтээ чи надтай амьдрахын тулд эхнэрээ хаал гэд хөөгөө явал. Оо ямар зэрлэг юм бэ? Эхнэрээ амьдаар нь болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэн амьдраа гараад ирнэ. Тэгээ буцаж хурж ирээд тэднээс өшөг авч байгаа. Амар. Лаг кино байна. Та ч одоо амар кино үздэг болсон юм бэ? Би За яаж урсаж юм бол мэдж байгаа. Баясаг дуурайгаад үзсэн. За тэгсэн чинь энэ ингэнэ тус цуврал нь нөө IQ гэдэг платформ дээр 15 тэрбум гаруй удаа тоглогдсон гэж байна. За 2018 онд дэлхийд даяар хамгийн их хаягдсан телевизэн шоугаар тодорсон билээ. Тэрээр бүтээсэн дүрээрээ Хятадын томоохон кино наадмуудаас шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин, шилдэг шин од тэргүүтээ 5 гол шагналыг өөрийн болгож байсан түүхтэй мөн тухайн жилдээ Жинан гэдэг бүсгүй маань Purpose сэтгүүлээс эрхлэн гаргадаг Хятадын хамгийн нөлөө бүхий 100 алдархтан гэдэг жигсаалтын 65 дугаар байранд бичигдсэн гэж. Оо за. Энэ жаалж байгаа юм байна. Угаасаа Жундагийн чинь Сингапурт амьдардаг штэ. Янши ордны домог Монгол төдийгүй зүүн өмнөд Азийг байлдан дагуулсан кино гэж юм угаасаа. Тэр тавилан дээр аль нь юм болоо? Тэрээр 2024 онд Янши ордны домог цувралд хамтран тоглосон жүжигчин Хүн Яотой гэрэлтэй батлуулсан талаараа гинтгэн зарлаж олон сая шүтэн мөчлөгчтэй гайхшруулад амтсан гинэ. За. Тэдний харилцаа нийтдээ 7 жилийн турш үргэлжилсэн бөгөөд анх тус цувралын зураг авалтын үеэр танилцж дотнд харилцаа үүсгэсэн гэдэг олон жилийн турш одны нүднээс ангид хайр сэтгэлээ хамгаалж ирсэн хосууд ийхүү гинтгэн гэрлэж байгаа талаараа одоо зарлсан нийгмийн сүлжээнд бол бүүн болсон юм битээ. Мөн тус мэдээлэл гарсны дараахан Үү Жинаныг бие дагавар болсон гэх цуурхал тарсан ч хосууд албан ёсны тайлбар өгөөгүй. Ингээд мэдээллүүдийг нь бол бюро 247 UB Live, Дүүрэн Live гэдэг ийм сайтуудаас хүргэлээ шүү. Эдгээр сайтуудаа бас ийм гоё мэдээллүүд оруулж өгсөнд баярлалаа. За та нэвтрүүлгийн дэмжин ажиллагчийг танилцуулж. Улаанбаатар хотод 16 цаг 33 минут болсон. За манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Camwell гэдэг ингэний хоромогтой хамт өдөр бүр ирүүлж ийгсэн ийм гоё
бүтээгдэхүүн орж ирж байгаа юм байна. Ингэний хоромг нь хүний биед шаардлагатай эрдэстэй жил амин хүчлүүдийг ихээр агуулдаг бөгөөд үүнийгээ хотоодны хүчилд өргөдүүлэлгүй цуснд шууд дамжуулдаг хамгийн гайхалтай бүтээгдэхүүн гинэ. Мөн дархлааг дэмжиж мэдрэлийн хэсэгт тэтгэх өрөвсөл намдаах үйлчлэгээтэй тул эрүүл мэндийг тэтгэх шидтэй хүнс болдог. Өдөр бүр хэрэглэх юм бол үр дүнг нь мэдэрнэ. Аав ээж үр хүүхэд эхнэр нөхөртөө гэд гэр бүлэрээ өдөр бүр нэгийг ууж хөвшөөрэ Camwell кам гэдэг тэмээний кам юм байна шүү дээ. Camwell брэнд нь ингэний хоромгийг ямар ч хольц хугацаа уртсахчгүйгээр цоо шинээр нь таны гэрт хүргэнэ. Имарт, оргил, сансар, эфес ийм дэлгүүрүүдээс худалдаа авах болцоотой утасны дугаар нь 75 80 75 80. Ийм гоё юм гараад ирсэн юм. За ингээд нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Camwell ингэний хоромгтой хамт өдөр бүр ирүүлжээ. Баярлалаа. За би одоо ингээ амар урамшаад байгаа шүү дээ. Би гоё аим солиод байгаа кино ярьж өгөх гэж байна. Миний ярьсан киног ингээ манайхан гоё Netflix дээр үзээд дараа нь ингээд нэрээ гоё кино ялээ гэд тэнгуут нь би бүр урамшаад байгаа. Би энэ хүүхний чинь таних юм байна. Энэ тавилангийн яг гол дүрдэн тоглолтыг нөгөө нэг зөв хүүхэн. За. Тийм байна. Манай таньдаг хүүхэн байна. За өнөөдөр сонсдог урлаг нэвтрүүлгийнхаа киноны булангаар Netflix дээр яг одоо байршиж байгаач 2022 онд нээлттэй хийсэн Энэтхэгийн намтарчилсан гэмт хэрэг сэдвтэй уран сайхны киноны талаар ярьж өгч байна. За мэдээж Энэтхэг кино юм чин дундуур нь дуушуу муу байгаа. Гэхдээ энэ мангар зөв кино заяа. 18 сая доллараар бүтээд 25 сая долларын орлого олсон энэ хинди хэл дээр бүтээгдсэн кино эмэгтэйчүүдийн тэр дундаа бүр биеийн үнэлэгчдийн эрхийн төлөө цогтоо тэмцэгч Гангбай Катавади гэдэг дайчин бүсгүн амьдралаа сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Яг одоо бодит амьдрал дээрээ ийм Индра Ганди гэдэг шиг ийм эмэгтэй байсан бахна шүү дээ. Би энэ киног үзлүү ярүүллүү. Ямар ч бас их ойрхон байна. За мэдээж л орчин цагийн энэтхэг кино болсон хойно дотроо дуулдаг, бүжгэлдэг хэсэгтэйг л хэсэгтэй. Гэхдээ бараг л 3 цаг шахуу буюу 154 минут үргэлжлэх хугацаанд яг 2 удаагийн дуу бүжиг явсныг л тооцвол ер нь бол тун нухацтай байрын гэмт хэрэг, драма, намтарчилсан төрлийн кино гэж хэлж болно. 3 цагийн дотор 2 удаа дууж бүжиглэн гэдэг чинь амар багтаа орж байгаа юм энэтхэг кино гэхэд тий. Бодитхүн дээр сэтүүлсэн гэж байгаа. Тийм. За киног бол 2011 онд бичигдсэн зохиолч Хусайн Зайди гэдэг хүний Мумбайн мафийн хатад гэдэг номоос сэтүүлж бүтээсэн. За үйл явдлын хувьд бол найз залуудаа хууртагдаад биеийн үнэлэгчдийн дэм буудалд худалдагдсан эмэгтэй хэрхэн хүчрэгчээд Бомбай хотын улаан дэнлүүний гудамжинд хүчрэгчэж байгаа тухай өгүүлдэг байхгүй юу? Ер нь бол. За мэдээж энэ хүчээр бие үнэлж байгаад хүчрэгчээд бүр улс төрлөө гарч ирээд эмэгтэйчүүдийн эрх тэр дундаа биеийн үнэлэгчдийн эрхийн төлөө цогтоо тэмцэж байсан эмэгтэйн дүр нь бол одоо дахин хэлий бодит хүн юм аа. Тэгэхээр киноны нэрийг бас яг энэ хүний нэрээр нэрлсэн. Угаасаа. За 1928 онд ган мөрний ирэг дээрх Катевад төрсөн Ганга Катевади гэдэг бүсгүй хэрхэн хайртай залуудаа итгэсэн биш Бомбайд ирж ягааны гудамжинд зарагдаад нэг юм зэвүүн мадамын гард ор зовж байсан ч цогноос үндийх галт шуу шиг хүчрэгжиж гарч ирээд Каматипурагийн мадам буюу 4,000 гаруй биеийн үнэлэгчдийн эрх ашигыг хамгаалдаг төр улсын уулзалтанд оролцож бүр үг хэлдэг. За нэмээд бүр ерөнхий сайдтай уулзаж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг ийм лот эмэгтэй болсон түүхийг энэ кинон дээр өгүүлсэн. Одоо энэ чинь ингээд цагаан сайрыг бэлгэлнэ гэдэг нь өөрөө амар том хүндэтгэл юм байна л да. Тэнгүүд тэр нөгөө одоо эн чинь нөгөө яаны гудамжийг бүхэл бүтэн мангар том гудамж байгаа штэ тий. Тэр гудамжных нь бүр ингээд дахин шүтээ, бүр цагаан сайрыг бэлгэлээ тий. Та зүгээр л тий ингээд биднийг л хамгаал. Бид нар таны өмнөөс ингээд ажиллая гэх хэмжээнд бүр очисон. Бараг л одоо тэр гудамжныхаа Ганди явахгүй юм чаа. Тийм юм байна л да. За ингээд угнаас нэр нь өөрөө ганган мөрний нэртэй юм ба шүү дээ. Гэтэ одоо энэ нэр нь бол өөрчлөгдсөн. За 1928 онд ганган мөрний ирэг дээрх Катева төрсэн одоо энэ Катавади гэдэг бүсгүй одоо тэр хэрхэн хайртай залуудаа итгэсэн гэд харуулж байгаа шүү дээ. За ингээд одоо би үйл явдлыг ярьж өгье. Үйл явдлыг ярьж өгөхөөсөө киногоо ярьж өгөхөөсөө өмнө хамтран ажиллаж танилцуулчих. Тэ нэг хүмүүс ярьж өгье заяа. За Улаанбаатар хотод 16 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн
хамтран ажиллагчаар босс агуулах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна гэд хамтран ажиллаж байна. За. Босс агуулах худалдаагаа их хурсын баярыг тохиолдуулаад баярын уур амьсгалыг бэлэг дүүрэн болох бэлгийн багцуудыг агуулгынхаа үнээр худалдааж байгаа. Зөвхөн ер нь боосоо бол өөрөө агуулах гаднаас импорт оруулж ирдэг учраас анхны үн боосоод байдаг. Та эднийхээс 200 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол бүх тухайн бүрдэнтэй ингээд үнийн дүнгээс чамаараад гой бэлгэнүүдийг бас өгж байгаа. За тэгэхээр одоо ингээд ер нь яагаад хүмүүс одоо ингээд нөгөө нэг босс агуулах худалдааг сонгох ёстой юм бэ гэд бодож байгаа ах тийм үү. Тэгвэл нөгөө нэг бидний сайн мэддэг Bonobon, бид нар Bonbon гэдэг. За тэгээд Bibito, Simple, Kofler Block зэрэг юм дэлхийд танигдсан брэндүүдийн бүтээгдэхүүнийг агуулгын үнээр шүү худалдаа авах боломжтой л байгаад байгаа. Тэгэхээр эднийхээс надад бол худалдаа авалт игээд ингэж бодоод байгаа. Би одоо ингээд нөгөө нэг бэлэн бооцсон бэлэг биш өөртөө ингээ агуулгын үнээр дотор нь бэлгэн дотроо хийх юмнуудаа худалдаж аваад тэгээд дараа нь бэлгээ боочих юм бол хамаагүй ашигтай л ихгүй ер нь бол. Маш өргөн сонголттой та 2000 гаруй нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн бүхий сонголтууд зөвхөн танд болон таны компанид зориулсан өргөн сонголттой юм бэлгийн багцаас өөрөө очиод ингээд сонгох болцоотой байгаа байхгүй. Тэгэхээр 2000 бүтээгдэхүүнээс сонгоод бэлгэндээ хийлгэнэ гэдэг чинь бол ямар гоё өргөн сонголт билээд тийм ээ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 99-58-23 дэх утаснаас аваарай. 99-58-23. За энэний ажлын өдрүүдээр өглөө 9-өөс 19 цаг хүртэл ажилладаг бол амралтын өдрүүдэд өглөө 10-аас 19 цаг хүртэл ажиллаж байгаа. За 5 шар ангичууллын төвийн хажууд босс агуулах худалдаа байгаа бол Гандангаас уруудаад Мандах их сургуулийн зүүн талд босс агуулах худалдааны төв гэж бас байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар босс агуулах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна гэд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За би одоо гоё энтэг кино ярьж өглөө шүү манайхаа. За 1944 онд 16 настай Ганг охин уг нь хуульч аавтай дунджаас дээгүүр сайхан гэр бүл төрж өссөн. Ер нь хангалуунч өссөн. Тэгээд наадах чинь ер нь бол нөгөө нэг юм хүүхд өсвөр насандаа Бомбай яваад ингээ од болно гэж мөрөөддөг гэсэн багхгүй юу. За тэгээ байжсэн чинь наадах чинь нэг юм Рамник гэдэг юм өөрөөсөө ах залуутай үрхэж эхэлтнэ. За тэгээд царайлагдуугийн залуугийн хувьд охиныг нийслэл авч яваад од болгоно. Авах их чинь манай нийслэлд одоо маш олон охиныг од болгосон мундаг хүн байгаа гэж чихэн дээр цэцэг ургуулнаа. За тийм нөгөө 16 настай охин чинь итгэдэм байгаа сте. Тэгээд нөгөө залуудаа ядж байхад дуралцсан. Тэгэнгүүтээ нөгөө залуу нь мангаар санаатай ингэж байгаа байхгүй юу. Чи одоо ингээд аав ээжтэй одоо ингээд бомбоо явах гэж байгаа хэлэх юм бол аав ээж ч угаасаа чамааг явуулахгүй тий. Тэгэхээр чи аав ээжтэй хэлээд ирэхгүй ингээд нэг хүмүүсэн ингээд од болч хурж ирээд тэгээд ингээд аав ээжээгээ гайхшруул гэж ятхангуудаа одоо ингээд хоёулаа нийлэлд очихоор бөө мөнгө төгрөг хэрэгтэй болно гэд сэгсийдэл нь банаалдчаад гэрийнх нь хамаг үн тэтлийг хууц сүлмүүлээд аваа авчиж байгаа. За тэгээ хайртай дуртай нь илүү халуунч гэж жигтэйхэн тэгээд нөгөө хоёр чинь нийлэлд үрж ирэнгүүт хөөрхөн амт нөө чи нэг юм хөдөөгийн жижиг хотын охины хувьд одоо ингээд эн чинь нэг юм хөөрхийн нэг аймгийн төвөөс л очиж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо ингээд хотод ирж байгаа гэсэн үг. Тэгээ хотод ирэнгүүт нөгөөдөг чинь ингээд нүү төм төчгнөж бум бунж гэсэн бомбоод ирээд ибэжсэн чинь ягааны хороол буюу одоо тэр Каматипура гэдэг аахгүй ягааны хорооллын энтхий. За ингээд анх энэ хороолтой хүл тавиад за тэгсэн чинь нөгөө залуу нэг юм сонин ил задгаа хувцалсан олон хүнтэй том байшин руу оруулснаа. Та чи эндээ байж байгаараа за би одоохон үрээд ирнэ гэд яваад өгч. Зарц. Байхгүй зарц. За тэгээ яа тий нөөд чи өөргөө амт 16 настай амтэн чинь тэгээд нөгөө залууга хүлээгээл ингээд тормоогоо сууж идэм байгаа үсттэй. Тэнгүүд нөгөөдг нь яг ирж харагдаач. Тэгээд нөгөөдг чинь ядчаад л өөрөө үнэхээр царай одоо нэг юм яг кино жүжигчт нь гоё ийм цагаан магаан арьстай байдаг штэ. Яг л ийм цагаан магаан арьстай. Нэг тийм бараа маран бол хүүхэн биш. За ингээ байжсэн чинь нөгөөд чинь хөөрхөн амт нь нөгөө залууга хайгаа байжсэн чинь бүр нэг цаанаас нэг тийм баян айлын бандгар муушиг ингээд нэг ингээ хажуулдаад ингээ хөвтцсэн заяа. Тэгээ бүр тийм нэг ийм ёоцгүй байр юм эмхтэй гараад ирнэ. Мадам нь. За тэгэнгүүтээ шууд манай Рамник ч өстой яалтч хүн үт сайтай шүү. Их чин чамааг од олгоно гэж гараад ирчих.
За тэгээд амар муухай хараал зүгээр ам хамраа тамшаалж бамшаалаа сүүдийн майдэ болоод тэгээ нөөд чи өөрхийн амт нэг учрыг ойлгохгүй штэ. Тэгтэл нэг юм зүүн савнгороо би нэг юм тухгүй байдалд орчлоод бол гэж Гурван юмруул босчлаа. яг үнэ. За өөргөө тэг буцаад гарах гэсэн чинь нөгөөдгөө чинь шууд нэг хаалгаар оруулаад хоол ундчгүй дангинтлан түгжээд за ер нь бол нэг ёсондоо хайртай дуртай гэж бодсон залуу нь гэрээс нь оргуулж гаргангуудаа ягааны гудамжны юм шуналтай мадаамд зарчсан байж таарж байгаа. За тэгээд нөөд чи өөрхийн амтын хит хоног хоол ундгүй гүрийж агаад ус чуухаа уухгүй байгаа юм чи нөгөө муу яозгүй мадам чи орж ирэнгүүтээ хилдэг аахгүй. За чи ер нь эндээс гараад одоо гэртээ харин марина гэж бодоод ах юм те. Одоо чи ингээ буцаад ингээ очлоо гэхэд чамааг угаасаа тэр хот даяараа ингээ бие үнэлдэг бузар амтан болсноо чи бүгдээрээ мэдсэн байгаа. Тэгээ одоо чи очивол гэр бүлийнхаа нэр сүрийг хамгаалаад үхэхээс өөр сонголт үлдээгүй. Тэгэхээр одоо чамд бол явах газар авахгүйгээ ухамсарлаад хувь заяатайгаа эвлэргээд одоо хит хоног нөгөө хоол ундгүй усчгүй балга усчгүй хорсныхаа дараа хэлж байгаа. За ингээд нийгэмд буцаж чадахгүйгээс хойш бүсгүй маань өөрөөч нөгөө үзэсгэлэн төгөлдрийг хэлэх үү, цайвар царайтай хэлэх үү, гой сайхан биятаа хэлэх үү, ёстой нөгөө нэг үйлчлүүлэгчдэр тасархаа байд юм байгаа зү тэ. Одоо эн чинь угаасаа ингээд хүссэн үсээгүй бие үнэлэгч болчихж байгаа. За тэгэнгүүтээ одоо ингээд нөгөө өөрийгөө эн чинь мэдэрч эхлэн штэ тий. Тэгэнгүүт одоо гоё мадамынхаа эсрэг тэрслээд шууд бүх хүүхнүүдэд дагуулангууд өнөөдөр бид нар амар гэнгүүтээ кино мэн үзье явчихдаг аахгүй юу. Тэгэнгүүт нөгөө мө мадам нь амар шуналтай. Одоо энэ киноны яг эсрэг дүр аахгүй юу. Мангар зүүн тэгэнгүүтээ амар балиар заяа. Одоо эдний энэ одоо бие үнэлэгчдийн газар ирдэг хамгийн хэрцгий балиар новшийн өрөөнд одоо оруулангуудаа худлаа наанаас нь хинээ ганга чи зүгээрээ мүгээрөө гэж орилж мөрлөөд худлаж үжээд байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь цаанаас даалгуулж байгаа заа юу. Тэгээ яасан бэ гэсэн чинь айгүй амар заа нөгөө балер эрцгийг оршчаа. Бүр ингээд нэг юм угаасаа эмэгтэйний биед өвдөлт учруулж ингээд кайф авдаг заа. Тэсэн чинь энэ эмэгтэйгээ чинь хүрхийн амтан зодоод хүчрхийлээ. Тэгээ зүгээр ч зодоод хүчрхийлчихгүй заа. Бүр ингээд яг хинхдэг цээжнээс нь бөөр хүртэл нь хутгаар зүсээд их тамлаад заа юу. Тэгэд энэ амар юм яргалт дундаас ганга охин амьд гараад ирж байгаа аахгүй юу. За тэгэнгүүтээ гарч ирэнгүүтээ одоо нөгөө бүр нөгөө нэг юм хүн ингээд нөгөө одоо бүр юм хэрцгий болно гэж яддаг штэ тийм шийддэгт ямар нэг юм. Тэнгүүд шууд нөгөө нэг эцэг ихээс өгсөн ганг нэрээ шууд ганго болгож өөрчлөөд тэгэнгүүтээ одоо шууд шийдэж байгаа аахгүй. За одоо миний тэр гим зэмгүү хүүхэд нас миний тэр өмнө нь аав ээжтэйгээ аз жаргалтай амьдарч байсан энэ амьдрал маань арт хоцорлоо. За ер нь би нэг ёсондоо энэ бие үнэлэгчдийн амьдралд одоо шуударж байгаа байхгүй юу. Одоо ингээд энийг босно гэд. За тэгээд киноны нэр болох Гангубай гэдэг нэрний Ганго нь гарч ирж байгаа. Одоо энэ киноны чинь нэр Гангубай штэ. За бай гэдэг нь болохоор зэрэг одоо нөгөө нэг сан Япончууд бол сан залгадаг. За эсвэл нөгөө нэг Д гэдэг ийм угтар урдаа залгагаар нэг ийм хүндэтгэлийн илэрхийлэл болдог. Яг тэрнтэй адилхан энэ бай гэдэг чи одоо ийм хүндэтгэлийн хэлбэрл юм байна л да. За тэгэхээр яасан бах нь Гангуай л гэж байгаа юм шүү дээ. Яг үнэ. Одоо жишээ намайг айрыг гэрлээ бай гэх юм бол гэрлээ хчээ, гэрлээ гуай гэд хүндлээд байгаа ийм нэршил ахгүй юу? Ааха. За ингээд бөөн тамлал яргалаас амьд үлдсэн бүсгүй Бомбай хотыг одоо гарандаа атгаж байсан Афган гаралтай босс Рахим Лала гэдэг хүн дээр шууд очоод шударгаас тогтоож өгөхийг хүсэж байгаа. За дагагчт нь бол бие үнэлэгчдийн хэрүүлд манай толгойлогч орохгүй гэд одоо нөгөө нэг тэр мафийн боссын дагагчт нь бол дургуулж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт яа харахгүй нөхрийн бүлэглэлийнх нь хүн бие хамгаалах чадамжгүй эмэгтэй эсрэг аимшигтай хүчирхээлэл өвөлдөөд мөнгө олдог хэрэгсэл болох бие махбодыг нь хүн үсгийн эцгүй болгосныг хараад дургуун үрээд нөгөөхийг андаж байгаад үйлдэл дээр нь барьж олны нүдэн дээр хэрцгийгээр шийтгээд за Ганго гих бие үнэлэгч бүсгүн ард Рахим Лала гэдэг одоо Бомбай мангар том босс нь мафийн босс байгаа гэдгийг харж аваад хүндлэл гэж одоо газраар нэг асгарнаа одоо. За ингээд байжсэн чинь нөхөр бол ардаа мафийн том босстой гэж энэ бол томорхоогүй заяа. За яг тийм бусад нөгөө хүүхнүүдэд бодох юм бол эн чинь нэг одоо бид нар нөгөө гэр бүлийн хүмүүжил гэж насан туршид дагаж явдаг гэж ярьдаг штэ. Яалтчгүй эн чинь хуйлч хүний хүүхэд штэ. Гэсэндээ нэг юм одоо тэр нөгөө бусад борог амьдралаар өссөн нэг өсөндөө биеийн үнэлэгчдийн хороололд бол
бүх юмараа ялгарч байгаа байхгүй юу? Энэ хүүхэн чинь бие авч явж байгаа байдал, майдал тэг бүх юмараа ялгараад. За яаж ч л нөгөө нэг хамт бие үнэлдэг хүүхнүүдийнхээ дунд одоо атаачтай гарахгүй тул олсон бүх орлогоосоо ингээ хувь тараадаг. Өөрөө эн чинь арилаа хамгийн сайдаг, хамгийн олон үйлчлүүлэгчтэй байгаа шүү дээ, тий. Тэнгүүд бусад хүүхнүүдээс илүү мөнгө олоод одоо жишээлбэл 10 хүүхэн жагсаагаа зогсоход тэрийг 9 удаа аваад тэр хамгийн нэг хүүхнийг нэг ч хүн авахгүй байгаа юм бол хэцүү үстэй ер нь. Тэгэнгүүт ингээ бүх атаачтай үгсээд ингээ алалцаа хүмүүсээ шүү дээ. Тэгэнгүүт наадах чинь ингээ хүүхнүүдтэй өөрийнхөө олсон орлогоос хувь хүртээдэг заяа. Тэгэхээр чи ямар ч хүн өөрөө ажил хийгээгүй мөртлөө тэрний олсон мөнгнөөс аваад хахаар ямар ч эмэгтэй дуртаал энэ үстэй ер нь бол. За тэгээд хувь үрдэн за тэгэнгүүтээ жинхнээсээ одоо нөгөө хүүхнүүдтэй анхаарал халамж тавьдаг. Тэгээд ингээд бие үнэлэгч чи уул нь бол хүүхд мөхт гаргах ёсгүй. Тэгэнгүүт хүүхд гаргах чонгууд нөгөө үр хүүхдийг харж хамгаалах ч гэдэг юм уу те. Ер нь маш сайхан сэтгэлтэй мадаан болж хувирж байгаа одоо ингээд. За энэ үеэрээ бас эн чи хөөе. Бүс нутгийнхаа орон нутгийн сонгуульд нэр дэвшээ заяа. За бүр ялаад за ер нь л бол бие үнэлэгчдийн одоо биеийн төрчгсөн ус төрч гэмээр л амар сүртэй явж байгаа байхгүй юу. За бие үнэлэгчд нь өөрсдөө хүндлээд нөгөө түрүүний миний хэлсэн нөгөө цагаан сайрыг бэлэглээд за та одоо ажиллах хэрэггүй. Одоо та болсон тий. Одоо та бид нар ажиллахын тийм бид нар ажиллахын ажлыг та биднийг л одоо ингээд хамгаалж өгөөд гээд ер нь босод ингээ хүмүүс хүлээн зөвшөөрөдөд эхэлж байгаа. За ер нь цагаан сарын өмсөд бие үнэлэгчдийн хороололдоо хүнлэгдэж байгаагаар бол ерөөсөө тэр Индира Гандигаас бараг л ялгаагүй шахуу байгаа байхгүй юу. За эцэст нь дэлхийн хамгийн эртний мэрэгжил гэгдэх бие үнэлэгчдийн төвлөрсөн нэг хорооллыг газрын өрснөөс арчаад дээр нь барилга барих гэсэн лобби дээгүр дугаар ороод одоо яг нөгөө улс төрч эхэлж штэ. Нөгөө Гангбай маань Urdu Times гэх мэт ийм том хэвлэлүүдэд ярилцлага өгөө сүйд олноо. За энэ хорооллыг устгахчвал энд байгаа 4,000 бие үнэлэгч хайчих юм бэ. Хоолгүй болно. За тэгээд кино дуусах үед Гангбай амьд байхад нь Каматипурагийн 4,000 бие үнэлэгч газар нутгаасаа хөөгдөөгүй гэдэг ийм бичиг гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг бодит дээр яг энэ хүн энэ гудамжийг авч үлдэж чадсан байна шүү дээ. Энэ тэр Бангладеш хоёрт эмэгтэйчүүдийн там байдаг гэдэг байгаа байхгүй юу. Эмэгтэйчүүдийн там байдаг. Тэр нь яг энэ бие үнэлэгчдийн хороолно байхгүй юу. Тэнд хинч шуулдаг зүгээр л ийм нэг секс машин болчихдог. Тэгээ энэ чинээс хизээч хаашаас цугтаж чаддгүй гэнэ л дээ. Хаашаас цугтаж чаддгүй. Тэгээд тэнчэнэл тэгэл ингээл бүх амьдрал нь дуусаал дараагийн хэрэг тэр хүн хүүхэд төрүүлвэл тэр хүүхэд нь бас л бие үнэлэгч болол ингээл яваад идэг ийм там байдаг. Энэтхэг Бангладеш хоёр гэж байгаа. Бангладеш чи яг залгаа шүү дээ. Залгаа. Тэгээд эдгээр нь шүү дээ. Тийм одоо юм нэг одоо ингээд яриад байгаа энэ кинон дээр ч гэсэн айгүй тодорхой гардаг юм л та. Яриад байгаа шиг ингээд нэг юм гоё орд харш марш байгаад тэнд ингээд бие үнэлээд байгаа юм биш үү? Наад бол ч зүгээр юм нэг зүгээр наашаа цаашаа татсан давууны наан цанал яваад байна. Тэгээд тэрэн дотор нь ингээд юу ядсан. Би энэний зүгээр яг энэ киног гарсны дараагаар яг энэ нөгөө нэг энэтхийн эмэгтэйчүүдийн там гэдгийг харуулах гээд BBC үлээ CNN үлээ бүр юм дронтой очоод дээгүүр нь нисээд юм баримт кино хийсэн байхгүй. Амар, бүр амар. Тэр ингээд зүгээр тент бол ингээд зүгээр эмэгтэй хүн бол зүгээр л ингээд гівчээдэг нэг тавилга. Тэгээд зүгээр л юм жижиг юм нэг юм даун хөшгнүүдийн цааталт. Тэнгүүд тэр чинь дээд талаараа юу ч байхгүй шүү дээ. Чин онгорхоо байхгүй. Дээгүүр нь ингээд дрон нисгээ хийсэн амар баримтат кино байдаг. Тэгэхээр тийм амар юм дотроос босож ирээд тэгээд тэр олон хүний эрх ашигыг хамгаалж ингэж гарч ирнэ гэдэг бол үнэхээр энэ айгүй хүчтэй эмэгтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээд яг одоо энэ Гангбай Катавати гэдэг энэ бодит хүн нь болохоор 1928-аас 1977 оны хооронд амьдраад 48-аас 49 наснда л таалал төгссөн юм байлээ л дээ. Тэгэхээр ийм бодит мундаг хүний амьдралаа сэтүүлсэн энэ кино 68 дахь удаагийн энтхийн кино наадамд бүр захиур хаглаад 17 номинацид нэр дэвшээд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин гэх мэт 11 номинацид нь ялалт байгуулсан байлээ. Угаасаа. За тэгээ өнөөдөр ч гэсэн Titanic цаашаа. Яг үнэ. Өнөөдөр ч гэсэн та Гангбай Катавати гэж бичээд орох юм бол Netflix-ээс энэ киног шууд үзэх боломжтой байгаа шүү. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 26-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрий гэх зурайтаагаар кино ертөнц булангаараа шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бос агуулах худалдаа хүүхдийн бараг
тохиолдуулаад бэлэгтэй худалдаагаад зарласнараа хамтран ажиллаж байна. За мөн Монс хүнсийн увдас төтгөрүүлсэн барагш хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлүүлэрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээ үлээвч сонссны дараа хөгжүүлэлтээ хөнгөн байцгаа эксператаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3